За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За альва хүн бусдын оролцоогүйгээр хийх зүйлээс сонгох боломжийг эрхжүүлөө гэж тодорхойлдог. За тэгвэл Монгол бизнес эрхлэх, аж ахуй үйл ажиллагаа явуулахад эрх чөлөөтэй байж чаддаггүй. Эдийн засгийг нуруунд дээр авч явж байгаа хувийн хвшлээ төрөөс дэмжинэ гэдэг ч за бизнес эхлүүлэх зөвшөөрлөөс эхлээд үйл ажиллагаагаа тэлэх шат дамжлага бүрт төрийн хүн суртал зарим тохиолдолд ойлгомжгүй тодорхойгүй байдал нь эсрэгээрээ чөдөр тушаа болсоор байна. За улс орнууд бизнес хөрөнгө оруулалтын орчныг дэмжихийн тулд эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бий болгодог жишг байдаг. За иймээс ч энэ намрын чуулганд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар боловсруулснаа олон нийтэд нээлттэй тавьж санал авч эхлээд байгаа юм байна. Дэлхийн өв уламжлалын сангаас эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг засаглалын үр ашиг, засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн 4 бүлгийн хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр тооцдог. Манай улсын үзүүлэлтээр 2024 онд 176 улсаас 76-д оржээ. Тодорхойлбол өмчийн эрхийн үзүүлэлтээр 176 улсаас 92-д орж муу гэж үнэлэгдсэн бол төрийн зарчимт байдлын үзүүлэлтээр мөн муу буюу 176 улсаас 117-д оржээ. Мөн бизнесийн эрх чөлөөгөөр 176-аас 79-д орж дунд гэж үнэлэгдсэн бол хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 176-аас 119 жагсжээ. Эндээс манай улс цаашид хувь хүмүүсийн өмч эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авилга авах эрсдлийг бууруулах, бизнесийн үр ашигтай үйл ажиллагааны хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах шаардлагатай байгааг харуулж байна. Олон улсын туршлагыг харсан. Өөрөөр хэлбэл эрх зүйн системийн хувьд төсөөтэй улс орнууд яг энэ төрлийн харилцааг зохицуулж байна уу гэдэг зүйлийг л харсан. За энэ хүрээнд дотор бол Казахстан, одоо Киргиз ч гэдэг юм уу те, Гүрж, за Эстон, Вьетнам гэдэг энэ улсууд бол эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг бол баталсан байна. За энэ хуулиараа бол ямархуу харилцааг зохицуулаад байна гэхэлэр ерөөсөө л эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах тэр суурь зарчмуудыг үзэл баримтлалын шинжтэй харилцаануудыг л тусгаж өгсөн байна. За жишээлбэл одоо аж ахуйн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх гэдэг эрхийг баталгаажуул. За өмчийн халдшгүй байдлыг хангах ёстой тий. Төрийн бодлого эрх зүйн орчин тогтвортой байх ёстой гэдэг бол одоо жишээл хөрөнгө оруулалтын ээлтэй байдалд хамгийн чухал одоо үзүүлэх шалгуур үзүүлэлт болж гарч ирээд. За дээрээс нь гомдол харах эрхийг баталгаажуулах ёстой. Гомдлоо яг цаг хугацаанд нь зөв бодиттой үр дүнтэйгээр шийдвэрлэх тэр механизмыг бүрдүүлж өгөх ёстой гэдэг тэр одоо суурь зарчмуудыг нь бас тусгаж өгсөн байна. Тэр улс орнууд дээрээс нь болохоор тухайн аж ахуй нэгж маань төрийн үйл ажиллагаа шийдвэрийн талаарх мэдээлэлээ тогтмол авч явах ёстой. Мэдээлэлээр хангагдах ёстой. Тэр зүйлүүд маань одоо яг нөгөө хэрэгжилтэн дээр ч бас тодорхой асуудалтай. Хууль тогтоомж дээр ч гэсэн энэ дээр маань ингээд одоо зохицуулт хангалтгүй байдал зүйлүүд байдаг. Тийм учраас бид зарчмын шинжтэй харилцаануудыг оруулж ирээд өөрөлдөх юм бол одоо их хурлаас тодорхой хууль тогтоомж, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомж, за төрийн байгууллага захиргааны эм хэмжээний акт багталж байгаа тохиолдолд за энэ хуулийг суурь болгож харна шүү. Энэ хууль маань суурь эрх зүйн харилцаа эрх чөлөөг баталгаажуулсан хууль шүү гэдэг л тэр агуулгаар орж ирж байгаа юм гэсэн. За эдийн засгийн эрх чөлөөг хуульчилсан улс орнууд үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, за нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн 3 тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж хориглох хууль тогтоомж гаргадаг байна. За харин дээрх 3 тохиолдлоос бусдаар эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах хууль тогтоомж гаргахыг хориглосон байдаг байна. За эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ч энэ зарчмуудыг тусгасан байна. За энэ нэг хууль юм шиг сонсгож байгаа мөртлөө энийг дагаад одоогийн байдлаар 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөний байдал гэдэг маань өөрөө их өргөн хүрээтэй агуулга байгаа. Олон нийгмийн олон харилцааг шийдвэрлэх шаардлага бий болдог. Тэгэхээр биднээсийн хувьд бол эдийн засгийн эрх чөлөөг хангахын тулд төрийн бодлого одоо хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Бизнес эрх чөлөөг одоо хааж буухгүй байх ёстой. Тодорхой хэмжээний одоо өмчийн халдшгүй байдлыг хангах ёстой. За тэгээд ер нь цаашдаа үндэсний аюулгүй байдал, шударга өрсөлдөөнийг хангах гэдэг ч юм уу тодорхой хэдхэн шалтгаанаас бусад тохиолдолд ер нь төрөөс хувийн хвшлийн бизнесийн үйл ажиллагаа хааж боосон, илдэг байдлаар дордуулсан хууль тогтоомжийн шийдвэр гаргадаггүй байх ёстой. Тэгээд хувийн хвшлийн одоо альва гомдол маргааныг тавих, шийдвэрлэл эрхийг нь хангасан тийм анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа.
эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байгаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг харахад 2019 онд 29% байсан бол 2023 онд 33%, 2024 онд 37% болж нэмэгдээд байна. Цаашид энэ харьцааг 2026 онд 30.9%, 2027 онд 29.3%, 2028 онд 28.2% болгож үе шаттай бууруулахаар төлөвлөж байна. Ингэснээр хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинжилэл хийгдэх орон зайг үүсгэж, хувийн хэвшлийн бизнесийг тэлэх боломжийг бүрдүүлэх улмаар эдийн засаг дахь төрийн оролцоо үе шаттай буурна гэж харж байгаа. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 933 хуулиас бизнес, хөрөнгө оруулалт, худалдаатай шууд болон шууд бус холбоотой харилцааг зохицуулсан ойролцоогоор 368 хууль үйлчилж байна. Тэр дундаа хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, гадаадын иргэн хуулийн этгээдэд нэмэлт шаардлага тавьсан 40 гаруй хууль байна. За улсын хурлаас 2022 онд зөвшөөрлийн тухай хуулийг шинжилэн баталсан байдаг. За хууль батлагдсанаар 1000 гаруй байсан тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлээр чиглэлийн салбарт 251 тусгай зөвшөөрөл, 130 энгийн зөвшөөрлгээд нийт 381 зөвшөөрлийн тоо болгон бууруулж чадсан байдаг. За нэг талаас тоо хэмжээ буурсан хэдий ч хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 16 зөвшөөрлөөр буюу тодруулаад харуул боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк санхүүгийн салбарт 2, хүнс хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус бүр нэмэгдсэн байна. За энэ мэт зөвшөөрлийн тухай хуулиар салбар бүрийн зөвшөөрөл олгох процессыг наривчлан зохицуулах боломжгүй бөгөөд салбарын хуулиар энэ төрлийн харилцааг хуульчилж өгөөгүй нь хууль журам актууд хоорондоо зөрчилдөх нөхцөл болж байна. За иймээс эдийн засгийн эрх чөлөөг хангахын тулд энэ тэргуунд зөвшөөрлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. 13 салбар тусгай зөвшөөрөл олгож байгаа байхгүй юу? Ер нь зөвшөөрлийнхаа тухай хуулиар. Тэгэхээр нөгөө 13 салбар тусгай зөвшөөрөл олгож байгаа тэр хүрээндээ зөвшөөрлийн хууль нь байхгүй, салбарын хууль нь байхгүй, журмаар одоо тухайн харилцааг зохицуулаад хуулиас давсан журмууд гаргацсан байна. За статистик тоо мэдээд урьдах юм бол одоо жишээл 250 тусгай зөвшөөрөл авахгүй зөвшөөрлийн хуулийн дээр. Тэнгүүд тэрнээс 80 гаруй одоо тусгай зөвшөөрлийг нь журмаар зохицуулсан. Дан журмаар. Одоо тэгээд 30 гаруй тусгай зөвшөөрлийг нь хууль болон журмаар зохицуулсан. Энэ маань өөрөөр хэлэх юм бол зөвшөөрлийнхөө нөгөө суур хуультайгаа зөрчилдсөн л гэсэн хуулиас давцсан журмууд явж байгаа. Тэрийг одоо энэ хүрээндээ бараг 59 журам билүү хүчингү олгосон ажиллагаа явсан байна. Тэгэхээр энэ маань ингээд зөвшөөрлийн хуулийн маань суур байсан. Үлдсэн журмуудыг нь хүчингү болгох процесс маань юутай холбоотой вэ гэхээр зөвшөөрлийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой байсан. Зөвшөөрлийн хуулиар эрх болгосон залттай тийм журам батлаа. Одоо салбарын хуулиуд дээр гэсэн үг шүү дээ. Салбарын хуулиуд дээр эрх болгосон залттай. Тэнгүүд тухайн журмыг нь хүчингү болгочихлоор тухайн салбар маань зохицуултгүй үлчгээд тийм одоо бэрхшээлүүд байгаа учраас одоо бид нар энэ асуудлыг хуулийг даасан 90 хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гэсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр эдийн засгийн хөгжлийн яам дээр хэрэгжиж байгаа ухаалаг засаг 2 төслийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд процессын шинжилгээ хийжээ. Эдийн засгийн голлох салбаруудад зөвшөөрөл олгож байгаа шат амжилгын тоог харахад хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 138, эрүүл мэндийн чиглэлээр 126, барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн чиглэлээр 110, соёл боловсролын чиглэлээр 80 үе шатыг дамжиж байж тусгай зөвшөөрлийг авдаг тооцоолол гарчээ. Зөвшөөрлөөс гадна бизнес эрхлэхэд шаарддаг төрийн байгууллагаас олгодог баримт бичгийн тоог харахад бүртгэлийн 264, дүгнэлтийн 232, гэрчлэгээ 132, магадлалын итгэмжлэл 30, сертификат 9 гэх зэргээр төрийн байгууллагаас авах ёстой бичиг баримтын тоо хэд олон байгаа нь өнөөдөр бизнес эрхлэхэд хамгийн том хүндрэл болж байгааг хувийн хвшлийнхэн хэлж байна. Тэгэхээр өнөөдөр яг Монголд бол бизнес эрхлэхэд бол төрийн оролцоогүй салбар гэж бараг байхгүй болсон. Тэр нь юу гэхээр ямар хэмжээний зөвшөөрөл заавал одоо тэрийг мэдүүлсэн байх уу гэдэг ч юм уу тий. Энэ өөрөө зүйл болгон бол дандаа зөвшөөрлийн шин чанартай. Би өргөдөл гаргасан бол тэрийг хүлээн авсан гэдэг өөрөө бол
одоо хүлээж авах бол би үйл ажиллагаа эрхэлж болохгүй нь шүү дээ. Лиценз гэдэг юм уу зөвшөөрөл гэдэг юм уу нэртэй биш боловч яг юмдэр бол ийм бүртгэл хийх ёстой, заавал юм өсөлт гаргасан байх ёстой, тэр өсөлтийг авсан байх ёстой гэдэг одоо энэ жижиг зохицуултуудаар бол маш олон одоо яг зүйлүүд бол дандаа тусгай зөвшөөрлөлтэй явж байгаа. Тийм учраас яг энэ бизнес эрхлэх орчин дээр төрийнхний бол энэ олон одоо үйл ажиллагааны шат амжилга гэдэг юм уу энэ зүйлүүд бол маш одоо бизнесийн орчинд бол саад дотор болдог. Яг нэг үгэлэхэд хуулийн дээрээ ч гэсэн журман дээрээ ч гэсэн яг ийм үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн тусгай зөвшөөрлөг өгчөөд за тэнд үйл ажиллагаа явж байгаа процесс болгон дээр ахаад одоо цаавар зөвшөөрлөд авдаг хүртэл ийм одоо салбарууд бий. Тэгэхээр юу байх ёстой вэ гэхээр за тэр тусгай зорилттой тусгай яг үйл ажиллагаа эрхэлж байгаа одоо эдийн засгт бол нийгэмд онцгой нөлөөлөлттэй салбаруудыг бол хяналт тийм одоо тогтолцоонууд байх ёстой. Гэхдээ энэ зөвшөөрлөг олгосон бол энэний араас яг тэр үйл ажиллагаагаа мөрдөж чинь үгүй юу? Процесс болгон дээр бид нар зөвшөөрөл авдаг болох хэрэгтэй. Процесс болгон дээр төрийн одоо энэ одоо хүсэлт гаргадаг энэ процессыг байхгүй болгох. Харин төр юу хийх ёстой вэ гэхээр зөвшөөрөл олгосон бол олгоод тэрийг доктортой байлгаад эргээд араас нь тэр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж гэнэ гэдэг ялтал тавих ийм л байх ёстой. Түнс өдөртмөн яг үйл ажиллагааны явц дээр дандаа мэдүүлэг өгдөг, тэрийг ингэж ахиж шинжилж авдаг. Энэ байдлууд бол маш хүндрэлтэй байдлыг бий болгож байгаа. Сүүлд би бас нэг дата харамжсан. Олон улсын байгууллагаас гарсан судалгаа эдийн засгийн хэрэгчлөөгээд за мэдээ 2012 оноос хойш ерөөхдөө энэ үзүүлэлт байнга болд орсон. За сүүлд 2018, 19, 20 онд бол жоохон сайжсан билээ. За энэ ковидын дараа үеэс бол буцаад илэргээд бол буурсан байд. Төвзөг ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хэрэгчлөө гэдэг маань зөвхөн лиценз ч гэдэг юм уу зөвшөөрч гэдэг нь нүрэнд биш байхгүй. Доторын орчин доктортай бусад одоо юу гэдэг нь татварыг дэмжсэнд бусад хууль эрх зохицсон доктортой ийм л байхыг хэлж байгаа. Тэгэхээр одоо төр өнөөдөр нэг юм яриад бас нэг өөр юм яриад байна шүү дээ. За жишээлбэл энэ дээр би нэг юм дуртахад нийгмийн дадлын ерхий газар гэж байгаа тийм. Нийгмийн дадлын ерхий газар маань сая 700 орчим тэрбум төгрөгийг аржааны банкудад байршуулсан. Аржааны банкудад одоо хүүгийн өрсөлдөд байршуулсан байхгүй. Тэгэхээр дээр хүүний буруу санал 15%-аар байршуулсан. Одоо аржааны банкуудын зарласан хүн маань 12% байгаа байхгүй. Тэгэхээр ингээд төр өөрсдөө хувийн хвшилтээр ингээд өрсөлдөөн зарлаад хүүгээр өрсөлдүүлээд өөрсдийнхөө их усрээ байршуулдаг. Энэ өөрөө эргээд арилжааны банкуудынхаа их усрын зардлыг нэмээд зээлийн хүүгээ нэмээд байгаа байхгүй. Нөхөө гарталтаа болохоор арилжааны банкуудын зээлийн хүүгээ бууруулаач гэд шахдаг те. Өөрөлдөл төр нөгөө нэг талаараа зээлийн хүүг өсгөх боломжийг өөрсдөө нээж өчөд нөгөө гараараа зээлийн хүүгээ бууруулах шатдаг. Ийм дүр зураг одоо юу гэдэг зөвхөн одоо банк санхүү хөрөнгөний зохицол гэх юм бүх салбаруудаар ажиллагдаад байгаа юмтэй л бодож бодож байна. Одоо барилгын салбар дээр тусгай зөвшөөрөл олоход нийт 116 шат хамшлага байна гэдэг юм ухаалаг засгийн судалгаа болсон гарсан байгаа. Тэгэхээр тэр нь яг юутай холбоотой байна вэ гэдэг бид ингээд тодруулах харахад за одоо ингээд барилгын үйл ажиллагаа 16 давхар барилга барихад 4 зарцуулаад 3 тусгай зөвшөөрөл авах гэсэн зохицуулттай одоо салбарын хууль байгаа гэсэн. Барилгын тухай хууль нөөрөө тийм. Тэгэхээр бид нар одоо барилгын тухай хуулийг зөвшөөрлийн хуультай нийцүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна. Зөвшөөрлийн хуулиар яадаг вэ гэхээр тусгай зөвшөөрлийг ажлын 22 хоногийн дотор олох ёстой байдаг. Тэгтэл яг барилгынхаа хуулиар 4-5 жил зарцуулах байдаг. Энэ маань одоо нөгөө хуулиудынхаа нийцлийг хангаа зөвшөөрлийнхаа хуулиндаа бусад салбарын хуулиудыг нийцүүлэх гэдэг ойлголт л яг энэ дээр гарч ирээд байна. Одоо тухайлбал энийг ингээ илүү жоохон задлаад бас ярил л та 16 давхар барилга маань 3 төвөгшөлтэй байна. За тэгээд бага төвөгшөлтэй буюу 5 давхар барилга барихад нэгээс доошгүй жил тухайн аж ахуй нэгж маань үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэдэг шаардлага хуулийн дээр тавьсан. За дунд төвөгшөлтэй буюу 9 давхар барилга барихад 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх гэж заажиж байна. За өндөр төвөгшөлтэй буюу 16 давхар барилга барих зөвшөөрлийг 4-5 жилийн дараа авах боломжийг одоо өөрөөр хэлбэл яг энэ хуулиас харахаар 3 жил нэмэх нь 1 жил гэж харахаар 4 жил. Тэгээд зөвшөөрөл олж байгаа процессд ингээд ороод ирэхлээр 4-5 жил гараа явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг байхгүй болгоод барилгын үйл ажиллагаа явуулах ч бол 1 давхар байна уу, 5 давхар байна уу, 9 давхар байна уу, одоо 16 давхар байна уу, тэрнээс үл шалтгаалаад нэг тусгай зөвшөөрөл аваад зөвшөөрөл олголтын хугацаа маань 22 өдөр л болно гэсэн үг. Нэг удаагийн шинжтэй аж ахуйн одоо ямар одоо эрсдэл багтаа үйл ажиллагааг мэдээлэлээр хэрэглэхээр очирч. Тэр нь юу вэ гэхээр тухайн одоо эргэн хуулийн этгээд маань тэр төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд бичиг баримтаа өглөө төрийн байгууллагад тий одоо нөгөө зөвшөөрөл олгож байгаа эрх бүхий байгууллагад бичиг баримтаа өгөхөөр тухайн бичиг баримтыг нь
системээр одоо оруулчихна гэсэн үг. Тэнгүүд аяндаа тэр систем дээр автоматар бүртгэгдээд явчихна. Тэр нь төрийн байгууллагын шийдвэрийг хүлээхгүй шууд үйл ажиллагаа маргаашнаас нь явуулаад хэлэх боломжтой болно гэсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө 20 нийт одоо зөвшөөрлийн хуулийн дээр одоогийн зөвшөөрлийн хуулийн дээр тусгацсан 31 тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдээлэл рүү шилжүүлж байгаа. Энэ маань бол зөвшөөрлийн хуулийн бас нэлээд том концепц болж орж ирж байгаа гэсэн. За дараагийн асуудал бас юутай холбоотой гэхэлэр одоо энгийн нийт 120 гаруй зөвшөөрөл байдаг зөвшөөрлийн хуулийн дээр. Тэгэхээр тэр 120 гаруй зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоотоор шилжүүлээд өөрөөр хэлэх юм бол тэр зөвшөөрөл олгох процессыг мэргэжлийн нэгдсэн холбоо хэрэгжүүлэх тэр боломжийг бас энэ хуулиар олгож байгаа. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдлийг харуул 2010 онд 8.4 тэрбум доллар, 2011 онд 13.3 тэрбум доллар, 2012 онд 17.7 тэрбум доллар гэд жилээс жилд өссөөр 10 жилийн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4 дахин өсөж 2020 онд 24.2 тэрбум ам долларт хүрчээ. Сүүлийн 3 жилд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум долларыг давж, энэ оны эхний улирлын байдлаар 33.9 тэрбум доллар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар харуул, уулуурхай олборлолтын салбарт ихэнх нь буюу 74% нь орсон бол худалдаа үйлчилгээний салбар нийт хөрөнгө оруулалтын 10%, бусад салбарт 16% нь оржээ. Нэг салбар тэр дундаа оюу толгойг их ганц ордоос өндөр хамааралтай байгаа хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхэд хууль эрхцэн шинжилэл чухлаа. Нэн тэргуунд аж ахуй нэгжийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэлбэрээр ялгарлсан, үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан зохицуулт болон төрийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, хүсэлтэд шийдвэрлүүлэх хугацаа, төлбөр хураамжийг ялгамжтай тогтоосон байдлыг хуульд өөрчлөх хэрэгтэй гэж хувийн хвшлийнхэн үзэж байна. 2013 оны хуулийг үнэхээр дээрдүүлээгүй хууль бол шинээр гарах шаардлагагүй. Яг гэвэл одоо энэ хуулийн төсөл явлаа гэхэд бол өмнөх 13 оны хөвчнг болно шүү дээ, тий. Тэгэхээр бид нар үнэхээр дээрдүүлэх гэж байгаа бол нөхцөл байдлыг дээрдүүлэх гэж байгаа бол татварын болон татварын бус урамшууллаа, төнгөлт урамшууллаа тэгвэл үнэхээр байх ёстой. Тий. Манай бас бусад улстай өрсөлдөж штэ, сайд бас хэлж байна. Монгол улс ганцаараа байгалийн баялагтай биш, Монгол улс ганцаараа дэлхий дээр байгаа биш. Тэгэхээр бид нар өрсөлдөж байгаа гэдгээ санаад ямар урамшууллууд байж болох, ямар хөнгөлт байж болох мэдээж татвараа авна. Татвараа тодорхой аавна. Гэхдээ тэр хөнгөлөлт урамшууллууд өөрчлөлтүүд сан тодорхой байх хэрэгтэй, тэгжээж дээрдүүлнэ үү гэхээс биш өргээгээд явуулсан маргаан үүсгэсэн хөрөнгө оруулагч нар эргэж ирэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр талаасаа дээрдүүлэх ёстой. Тэгээ дээрдүүлэхгүй бол зөвхөн нэмэлт өөрчлөлт орох ёстой 13 оны хууль дээр гэсэн тийм байр суурь илэрхийлсэн байгаа. Мэдээж том стратегийн гэдэг юм том одоо салбарууд дээр бид нэр том босгоо тавих нь зөв. Нөгөө талдаа яг өнөөдөр Монголд хөрөнгө оруулагчийг авчирхад тийм таатай орчин үг бол бас үгүй. Яагаад тэгэхээр бид нар хөрөнгө оруулагч гэдэг бол тухайн улсад мөнгөө хийгээд магадгүй өөрийнхөө сэтгэл зүй одоо тэр цаг зав технологи ноу хавга зарцуулаад ингээд тодорхой хэмжээнд хууль эрх зүйн орчинд үйл ажиллагаа ашиглаад гарахыг л хүсэж байгаа юм байна. Гэтэл бид нар манай улсын хувьд 3.5 сая хүнтэй ийм газар зүйн одоо хоёр талаасаа ингээд хязгаарлагдмал ийм талаад гарцгүй улс. За тэгээд улс төрийн хувьд маш докторгүй ингээд байнгын одоо дүрм журм өөрчлөгдөг. Энэ орчны хувьд бид нар эргүүлээ тэр хөрөнгө оруулагчдад бол маш олон зүйлийг ярьдаг. Өөстөө үнэхээр сайн байна. Бид нар бол ингэж арай ч үгэж авчирчаад эргүүлээд бид нар энэ одоо хүмүүсүүдийг одоо тогтоон барих оруулж ирэхдээ төртэй холбоотой энэ хөрөнгө оруулалттай холбоотой жижиг босгууд энэ процессуудыг одоо тавах тэр зүйлийг одоо авч явах гэдэг бол хүссэн. Тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтын сан за энэ хөрөнгө оруулалтын одоо тухай хууль энэ зүйлүүдээр бол бид нар бол маш олон зүйлүүдийг өөрчлөх шаардлагатай. Тэгжээж бид нар заавал тэр жижиг одоо хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нэг заавал 100 мянган доллар, хэдэн мянган доллар эхлээд байршуулж гэх юм уу тий. Энэ одоо зүйлүүдийг бол бид нар тодорхой хэмжээгээр байхгүй болгож ийж яг энэ гадныхныг бид нар сайн авчрах. Жижиг гэхгүй шүү дээ, бид нар том гэхгүй. За жижиг бууч гэсэн хүмүүсүүдийг авчрах хэрэгтэй байна гэж л хардаг. За 2013 онд батлагдсан хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинжлэх асуудлыг 2019 оноос эхлэн ярьж эхэлсэн. За хамгийн сүүлд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгохоор
төслийг танилцуулж байсан. За 6 жил яригдж байгаач энэ хуулийг эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлтийг дагалдуулж давуу нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. За хуулийг шинжлэхгүйгээр гол хүндрэлтэй асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр шийдэхээр болсон гэдгээ хууль санаачлагчдын зүгээс хэлж байна. За хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, зөвлөл байгуулах, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг илүү наривчилсан зэрэг асуудлуудыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийхээр болсон байна. За хөрөнгө оруулалтын тухай хууль маань бас биднээс энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад өргөн барина. За мэдээж хуулийн зохицуулалт маань өнгөрсөн хугацаанд хийсэн онцлогоо судалгааныхаа дагуу шийдвэрлэх ёстой асуудлуудаа тавиад явж байгаа. За хөрөнгө оруулалтын хуулиас эрх ашгийг хамгаалах, одоо маргааныг шийдвэрлэх тогтолцоог илүү боловсруулангуй болгох. За хуучин хуулиар бол одоо зөвхөн эдийн засгийн хөгжлийн яам бол хөрөнгө оруулагчтай холбоотой чиг үүрэг хүлээсэн байдаг бол төрийн бүх шатны байгууллагууд бол бас энэ хөрөнгө оруулалтын хуулиас эрх ашгийг хамгаалах одоо дэмжин туслах чиглэл тодорхой чиг үүрэгтэй маш тодорхой болж байна гэсэн үг. Тэгээд бас хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хүндсэн аливаа хууль тогтоомж боловсруулах бол бас тэрийг хөрөнгө оруулалтын зөвлөл дээр хилцэх гэдэг ч юм уу тодорхой шинэлэг санаанд бас тусгасан байна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчдад одоо тодорхой хэмжээний хуулийн давуу тал бий болгож явал дотоодын хөрөнгө оруулагч маань ялгаагүй тэр давуу талыг эдлэх ёстой. Тэгэхээр хуучин хуультай харьцуулахад дотоодын хөрөнгө оруулагчтай одоо нэг хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг ч юм уу одоо тогтворжуулах гэрээ гэсэн ийм баталгаанууд бол дордохгүй яг хэвээр хадгалагдана гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх сонирхлыг хамгаалах гэдэг асуудал байдаг. Гомдол шийдвэрлэх механизм тодорхойгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө тоон судалгаа мэдээ ингээ харахаар одоо гаргаж байгаа ингээд хөрөнгө оруулагчдын гаргаж байгаа гомдлын бас нэлээд хувь нь одоо бидний гомдлыг хууль ёсны үүднээс зөв тодорхой хугацаанд шийдэж өгчөж төслийг тавь тийм л л дээ. Тэгэхээр тэр агуулгаар нь энэ нэмэлт өөрчлөлтийн гол концепц нь энд. Ерөөсөө л гомдол шийдвэрлэх механизмыг тодорхой болгоно. Тэгээд дээрэс нь ерөн төрийн байгууллагууд бас хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах дээр ямар хэрэг үүрэгтэй байх юм. Одоо ямар асуудлыг шийдвэрлэх юм те. Тэнгүү чиг үүргийн давхартал, чиг үүргийн зөрүүтэй, чиг үүргийн зүр хийдэлтэй байдлыг нарилгаад тодорхой төрлийн одоо ингээ хоёр төрлийн байгууллага одоо байлаа гэхэд зарим чиг үүргүүдийн ингээ хувааж ерөөсөө хэрэгжүүлэхгүй ч гэдэг юм уу те ийм зүйлүүд байгаа учраас ингээ нөө хийдэл үүсчихэж байгаа. Тэгэхээр тэр хийдлүүдийг бас шийдэж өгнө гэсэн үг. За тэгээд хөрөнгө оруулагчийн эрх ашиг хамгаалах чиг үүрэгтээс орон тооны бус зөвлөл ажил эрх зүйн байдлыг бас тогтоож өгөх юм. Бид нараас уул уурхаан 7 хоногийн хүрээнд бол учир сайдаас авсан. За энэ дээр бас бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл маань бас яг нэгдсэн байр суурьаа илэрхийлээд хууль дээр саналаа өгнө гэдгээр ингээ явж байгаа. За мэдээж саяны бас энэ бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөлгээ яагаад дахиад ингээ тусдаа төрийн бас байгууллагууд нэгдвэ гэхэлэр бизнесийн орчин бол нэг л байгаа шүү дээ. Гэтэ нэг л одоо тулгууртай эдийн засагтай. Энэ дээр ингээ бие биенээсээ хамааралгүй бизнес гэж байхгүй. Одоо шатхуун түгээ, шатхуун импортлогчдод те шатхуун эрчим хүч гээл уул уурхай тэгэл ханган нийлүүлэлт гээд энэ бизнесийн орчныг л одоо бид нар доктортой байдлыг хангах чухал юм байна. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээндээ ч гэсэн одоо нийтлийн хүрээнд яг энэ тодорхой бизнесүүдийн одоо үйл ажиллагааны уялдааг хангасан байдлаар бид нар явах хэрэгтэй байна гэдгээр бол нэгдэл бол нийлж ажилласан. Тэгэхээр эдийн засгийн эрх чөлөөний хууль дээр ч гэсэн нэг талаас тэр хүрээндээ саналуудаа оруулаад эдийн засгийн хөгжлийн хамтаас хамтраад ажиллаад явна гэсэн юм төлөвлөлтөй явж байна. Бид нар эхний байдлаар ерөнхийдөө эхний тийм дүн шинжилгээ хийхэд бол энэ хууль маань өөр мэдээж тийм ерөнхий агуулгатай байх юм гэж ойлгогдсон. За гол зарчмуудыг тодорхойлох юм байна. Ерөнхийдөө эдийн засгийн эрх чөлөөг ямар байдлаар бид хангах гэдэг гэсэн зарчмууд байх юм байна. Тэгээд ерөнхийдөө эдийн засгийн эрх чөлөөг одоо чөлөөг олгох тийм нөхцөл байдлын талаар бас нэлээд олон дэлгэрэнгүй заалтууд орсон юм байна. За тэгээд гуравдугаар бидний байнга урд өмнө ярьжээс ерөнхийдөө эдийн засгийн одоо зөвлөлийн талаар ерөнхийдөө функцүүдийг оруулсан юм байна. За тэгээд гол нь бас нөгөө ерөнхийдөө хөрөнгө оруулалтын альва нэг маргаантай асуудлыг тэр зөвлөлийн түвшин шийднэ гэсэн энэ нэг ерөнхий малгай зарчмууд тодорхойлж хуулийн төсөл байх юм байна. За тэгээд энийг мэдээж дагаад яг гол ерөнхийдөө энэ бүх зохицуулалтыг яг эдийн засгийн хэрэгцээд яг яаж хангах юм тийм ээ. За юу гэдэг тэр нэг зарчим болохоор ерөнхийдөө төр үйл ингээд альва нэг байдлаар ингээд бизнес үйл ажиллагаа бомлохгүй гэсэн тийм ингээд заалт байж байгаа. За тэрийг яаж хэрэгжүүлэх гэж байгаа. За ерөнхийдөө юу гэдэг төрийн одоо хувийн өмчөд халдахгүй гэсэн тиймэрхүү зарчмууд ингээд тусгасан байлээ. Тэгэхээр энийг яг яаж хангах уу гэдэг дээр ерөнхийдөө бол хөрөнгө оруулалтын тухай хуулиар
тэрийг зохицуулах юм байна гэж ойлгосон. За зөвшөөрлийн тухай хууль за бидний мэдээж хараад байгаа аш маламлалын хуулийг татвар ингээд энэ бүх нөгөөний эко гэдэг тогтолцоо гэж яриад байгаа. Энэ бүх хуулиудаар ингээд батлагдсан нэг их цогц байдлаар явах юм байна. Тэгэхээр бид нар ингээд манай танхимын зүгээс олон жилийн турш энийг яриад байсан. Яг энэ эко тогтолцооны байдлаар ингээд хуулийн төслүүдэд ингээд багц байдлаар оруулаад ирээч. Тэгвэл ерөнхийдөө хувийн хэмжээлтэй хөрөнгө оруулалтанд ээлтэй. Тэгэхээр энэ ерөнхийдөө байдлаар ингээд энэ зөв байдлаар руугаа явж гэнэ гэсэн юм бас хүлээлт байна. Тэгэхээр мэдээж яг юун дээр их хурлаараа очиод ямар агуулгаар энэ хууль маань батлагдах нь бусад нөгөө хуулийн төслүүдээр бид нар нөгөө олон жил яриад байгаа энэ хуулийн төслүүдээр ямар залтууд яаж тусах нь гэдэг одоо гол ажил хэрэг хийж байгаа шиг байна. Тэгэхээр намрын чуулган бол нэлээд завгүй байхаа. Тэгэхээр бид энэ дээр бол мэдээж бүх оролцогч салууд манай танхимын зүгээс идэвхтэй энэ хуулийн төслүүдээ саналуудаа өгөөд явна гэсэн юм байдалтай байна да. За намрын чуулганаар батлуулахаар олон нийтээс хуулийн төсөлд санал авч эхлээд байгаа эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хүрээнд бизнес хөрөнгө оруулалтын орчинд за цогц эрх зүйн шинжилэл хийгднэ гэх хүлээл үүсэт байна. За мэргэжлийн холбоод худалдааны танхимуудын зүгээс хуулийн төсөлд саналаа хүргүүлж ажиллана гэдгээ нээлттэй хэлж байна. За төрийн байгууллагын аль нэгэн дарга зур зоргоороор шийдвэр гаргаж хувийн хвшлийн үйл ажиллагаанд оролцдог байдлыг хязгаарлаж за зөвшөөрөл нэрээр үүсдэг хүн сурталыг бууруулж маргааныг аль болох хурдан шийдвэрлэх хуулийн нэгдмэл байдлыг бий болгож за эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гээд энэ хуулийн ач холбогдол их гэдгийг за хууль боловсруулагчдын зүгээс хэлж байна. За хуулийн төсөлтөд танилцаж саналаа өгөх боломж хүн бүрт нээлттэй байгаа учраас за хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн хувьд саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна. За үзэгч та бүхэнд Монгол улсад анхлан яригдж байгаа эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн төслийн талаарх мэдээллийг нь удаад тоомлог хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.